Галзуу кино сувагтан тавтай морилцгоо манайхан. За энэ удаад бүрэн та нартай нэг драма романс төрлийн галзуу гоё киног ярьж өгье гэж бодлоо. За тэгээд ярьж өгөхөр сонгосон кино маань ямар киног гэхээр 2008 онд гарч байсан My Sassy Girl. Энэ киноны нөгөө солонгос хувилбар нь байдгийг та нар мэдэн шүү дээ. Тэгээд одоо энэ тэнд бас яригдсан байдаг. Тэгэхээр хэдүүлээ энэ өөр хувилбарыг нь сонирхоод үзэцгээе. Тэгээд та нарт маань таалагдана гэдэгт мөн бүрэн итгэлтэй байна. За тэгээд хэдэн баруунууд нь энэ галзуу гоё киног Монголын хамгийн том баталгаад автомашин худалдааны төв Автомарттай хамтран хүргэж байна. Та нар маань автомашинтай болохыг хүсвэл Автомартыг зориод үзээрэй. Автомартад бүх зүйл галзуу амархан гэж. Манайхан тэгээд яахаа мэдэж байгаа. Сабадраг улсапа дардсан бол лайка дарахтал болоо явчих жоо юм. Бас галзуу кино сувгийг мэдэхгүй хинэгэндээ шеэрлэж болох юм тийм ээ. Тэгээд олон даван үг нэмж ярилгүйгээр шууд энэ галзуу гоё киноны тайлбараа эхлүүлцгээе. За намрын нэг өдөр нэг залуу цэцэрлэг түрээлэнд ганцаараа зогсож байгаагаар кино эхэлнэ. Тэр өөрийнхөө хайрын түүхийг дурсаж бодно. Залуу гэж Чарлиг нь хөдөөний жижиг хотод төрж өссөн тэр багасаа л бусдад ээлдэг сайхан сэтгэлээр хандахыг заалгаж өссөн байж. Чарлиг их сургуульд бизнес удирдлагын чиглэлээр сурах болсонд аав ээж хоёр нь маш баяртай байж. Учир нь удамд нь томоохон компанид удирдах албан тушаал хашиж байсан хүн байсангүй. Аав нь бүх насаараа Taylor King гэх томоохон үйлдвэрийн тракторыг засч ирсэн байлаа. Тиймээс Чарлиж алдарт Taylor King компанид ажиллах мөрөөдлөө тээж Нью-Йорк хотыг зоржээ. Аав ээж хоёр нь тэрэнд итгэл найдвараа тавьцгааж. Их сургуулийн эхний жилүүдэд амжилттай байж Чарли эдийн засгийн чиглэлээр гүнзгийр үлээд суралцгуулжээ. Гэвч нэг л өдөр үеэл нь өөд болсон тухай эмгэнэлтэй бидэг тэр хүлээж авлаа. Үхэлч навшин шүү. Чамайг философи ангид сурдагт баярлдаг шүү л яа. За тэр ч яах вэ? Нэгэнт үхлийг яаж чадахгүй юм чинь хоёулаа арай өөр хөгжилтөө сэдвээр ярилцаж сэтгэлээ сэргээвэл яасан. За ингээд тэд цэцэрлэг түрээлэнд явж байгаа бүсгүүчүүдийг ажиглаж хэрвээ боломж гарвал тэр бүсгүүтэй ундах байсан эсхийг ярилцлаа. Тэгсэн энэ үеэр Чарли холгүйхэн нэг хүнтэй ярилцаж байсан бүсгүүг олж харлаа. Халамцуу байрын тэр бүсгүй Чарлид таалагдсан болохыг анзаарсан найз нь тэрнийг очиод танилцаач гэсэнд Чарли хүссэнгүй. Оронд нь нагцын руугаа явахаар боллоо. Харин найз нь тэрнийг илүү идэвхтэй амьдрахыг зөвлөнө. Үеэлий чинь өвхөл бидэнд юу гэж сургаж байна? Амьдр. Боломжтой байгаа дээр амьдралыг мэдэр. За. Нэрээ манай нагац намайг нэг бүсгүйтэй танилцуулна гэсэн. Харж гин үү? Чамайг танд хүм бүр чамд нэг л зүйлийг хэлээд байна штэ. Амьдр гэж хэлээд байна хөшөө. Тэр өдөр Чарлиг метрон суух гэж зогсож байтал нөгөө бүсгүй метроны буудлын хашлаг даваад тонгоож байна. За ингээд тэрнийг метронд мөргүүлж өгөхийн даваан дээр татаж авлаа. Тэгэд мань хоёрын харц хэсэгхэн зур тулгархад Чарлид бүсгүй ягаад ч юм маш онцгой санагддаг. Тэгсэн бүсгүй Чарлид талархах нь бүхэл цаашаа ирчээрээ очоод хажууд нь зогсож байсан хөгшөнд суудлаа тавьж өгөхийг шаардаж сандал дээр сууж исэн нэг залуу руу агсарлаа. Тэрний энэ хаширхалтай байдал Чарлид онцгой сэтгэл төрүүлнэ. Тэгсэн бүсгүй эргэж харснаа газар дунаад шууд унтаа төгсөнд сандарсан Чарли тэрнийг метроны буудлын сандал дээр хэвтүүлнэ. Тэгэд тэндээ үлдээгээд явах гэсэн ч чадалгүй эргээд ирлээ. Тасартлаа уусан тэрнийг ингээд орхиод явж чадсангүй. Тэгэд Чарли бүсгүйг тэврээд метроноос гарч гэртээ ирсэн ч хаалгаараа орох зориг хүрсэнгүй. Тиймээс шууд байшингийн арын шатаар дээшээ авирлаа. Наадах чинь цэцэрлэг түрээлэн таарсан бүсгүй штий. Би чамайг тэрнтэй ярилцсан болохоос ухаан алдуулаад хулгаал гээгүй шүү хөөе. Аливаа эхлээд толгойг нь орвол текила л уусан юм байна л да. Шууд үнэртчих чинь. Харин метроны буудалд орхиод явж чадсангүй. Тэгвэл чи энийг хулгаалсан гэсэн үг шүү дээ. Зүгээрээ сэрхээрээ миний тайлбарыг сонсоод өөрөөсөө ичхүүлгүй. Тэгэд гэрлүүгөө яваад бүх асуудал шийдэгдчихнэ. Тэгсэн энэ үеэр хаалгыг нь байрны хамгаалтын албаныхан тогшиж орж ирээд мань хоёрыг баривчлалаа. Удалгүй тэр хоёрыг суллагдахад нөгөө бүсгүй Чарли руу залгаад орой нэг галерейд уулзах санал тавьсанд Чарли шууд татгалзана. Тэгсэн цаадах нь заавал ирээрээ. Ингээд утсаа тасалдсан учраас Чарли аргагүй эрхэнд яваад очлоо. Бүсгүйг Жордан гинэ. За тэгээ Чарлиг очиход Жордан аль хэдийн ирж гисэн хүлээж байлаа. За юу болсон гинэ? Би чамайг сонсохгүй байна. Чи нилээд согтсон байсан. Тэгээд метронд дайруулах шахаад би амигч наварсан. Дараа нь чи намайг
хонгор минь гэж дуудснаа ухаалдаад унтс. Би хариуцлагатай хүн учраас чамайг аваад гэртээ аваачсан юм а. Тэгсэн хин нэгэн хамгаалтын албаныхныг дуудсан байсан. Би чамайг хонгор минь гэж дуудсан гэж юу? Тий. Би тэгж хэлснээ санаж байна. Гэхдээ чиний хэлсэн бусад зүйлсэд итгэхгүй байна. Ингээд тэд галерейд вина уунгаа ярилцлаа. Гэвч Жордан нүдэн дээр нь вина уусаар байгаад цогтчихно. Жордан яриан дундуура Чарлиг дандаа Чак гэд байсанд Чарли дургуутслаа. Тэгээд тэрнийг яагаад өдрийн цагаар шал согтуу явж байсныг нь асуухад Жордан амаргүй цаг үеийг туулаад гэхээс өөр тодорхой юм хэлэхгүй байлаа. Энэнд нь ундуудсан Чарли тэндээс явхаар боссонд Жордан ч үннээ хэллээ. Тэр саяхан найз залуудаа хаягдчих. Тэгсэн Чарли тэрнийг өрөвдлөө. Хөөх, чи нусны альчууртаа явд юм уу? Тий. Миний ирсэн тэр газарт хүмүүс бүгдээрээ л ийм альчууртаа явдаг. Чи хаанаас ирсэн? 1850 оноос уу? Наадах чинь цэвэрх юм уу? Тэглгүй яах вэ? Тэгээ Чарли тэрнээс юу тохиолдсныг нь асуух гэж оролдсон ч нэлээд согтсон Жордан тэрний өвдгийг дэрлээд унтаад өгсөнд Чарли сандарч лавлах руу удастаад Жордан Рорк гэдэг нэртэй хүн хэд угааг асуугаад бүгдийнх нь гэрийн хаягийг авна. Тэгээд гэрт нь хүргэж өгөхөөр шийдээд хотын төвөөс эхлээд тэр хаягуудаар нэг нэгээр нь орж эхэлнэ. Зангид оройжин явсны эцэст нэг тансаг барилгын үүдэнд ирсэнд хаалгач нь угтаж аваад Жорданыг тэврээд гэрэл рүү оруулдаг. Маргааш Чарлигийн сургууль дээр Чарлигийн ажиллахыг мөрөөддөг Taylor King компани төлөөлөгчд компани танилцуулж байтал гинэд Жордан ороод ирсэнд Чарли сандарлаа. Тэгээд Жордан тэр хүний чихэнд нэг юм шивнээд нэг цаас өглөө. Чарльз Беллоу гэж хүн байна уу? Би байна ирхмэ. Энэ залуу бүсгүй тантай уулзахыг хүсэж байна. Шаардлагагүй ах уу ирхмэ. Манай Taylor King компани хийсэн үйлдэлийнхээ хариуцлагыг хүлээж чаддаг хүмүүсийг үнэлдэг юм шүү. Ингээд аргагүй байдалд орсон Чарлиг гарч ирэхэд Жордан коридорт нь юу ч болоогүй юм шиг л зогсож байна. Тэгсэн Жордан тэр төлөөлөгчд Чарли өөрийг нь жирэмслүүлсэн учраас уулзахыг хүсэж байна гэж хэлсэн болж таардаг. Энийг сонссон Чарли ойлгох шахна. Гэ чи юу хийснээ ойлгож гин үү? Тэр чин Taylor King-ийн төлөөлөгч. Тэр чин миний ирээдүй шүү дээ. Тийм үү? Ямар гонигтай би итгэж чадахгүй нэ. Үннийг хэлэхэд цаадуул чин чамайг оруулахгүй байхад та. Тиймээс чи үлдсэн өдрийг надтай өнгөрүүлсэн нь дээр болж таарч байна. За ингээд аргагүй байдалд орсон хөөрхий Чарли Жордантай хамт явхаар боллоо. Тэгээд тэр хоёр талбай дээр дугуйгаар тоглож, коток дээр гулгаж цагийг хамтдаа өнгөрүүлцгээв. Чарли Жорданыг чөлөө цагаараа кино зохиол бичдэг болохыг нь олж мэдлээ. Тэрний сүүлд бичсэн зохиол The Rose Titanic-ийн сүрлээс зайлсхийхийн тулд цаг хугацаагаар аялж 2037 онд ирсэн боловч дахиад л Жакта тарж Титаникийн сүрэл дахиад болж байгаа тухай өгүүлдэг аж. Чарлиг тэрхүү зохиолыг уншаа зогсож байх зур Жордан мөсөн талбай дээр тамхины ишээ хайсан нэг залууг зодох гэж цахиур бариад мөсөн талбай тойруулаад ээлдэж байлаа. Тэгээ Чарлигийн хажууд ирээд халтарч унахтаа тэрнийг унтлан цогцглоо. Тэгээд сандарсан Жордан нэг гуйлагчингийн төрдөг тэргийг худалдаж аваад тэрнийг суулгаад түрээд цааш явцгаана. Зохиол ямар байв? Нэгэнт хайрын түүх юм чин Jack Rose хоёр бие биедээ арай сайхан хандвал зүгээр санагдлаа. Тэнийг минь тэр чин хайрын түүх биш. Харин хүмүүс том асуудлыг хэрхэн давдаг тухай түүх. Ер нь юу гэж Жордан? Чи надад таалагддаг. Сүүлийн 3 хоног бол миний амьдралын хамгийн сонирхолтой 3 хоног байлаа л да. Гэхдээ миний толгой одоо аимшигтай өвдөж байна. Бас миний карьер эхлэхээс өмнө дуусчаад байна. Тийм учраас хоёулаа яг эндээс мөрмөрөө хөвөл яасан. Тийм үү? Гэхдээ чи өөрийнхөө карьерийг Taylor King-ээс илүү дээр компанид ажиллаж байгаагаар төсөөлж болно шүү дээ. Тэгээ Жордан тэрнийг чирж явсаар эмнэлэгт оруулж тархины зургийг нь авахуллаа. Аз болоход Чарлигийн тарих баг зэрэг дөргөлд авснаас бусдаар зүгээр байлаа. Гэхдээ эмч ягаад ч юм тэрнийг тэр шөнө унтаж болохгүй гэж зөвлөнө. Чи цаашид миний охинтой уулзахгүй байвал зүгээр байна. Уучлаарай, та эмч шиг биш, аав шиг яриад ах чинь. Жордан чамайг тэр шөнө өөрийг нь гэрт хүргэж өгсөн гэж хэлсэн. Та хоёр хамт байхдаа хэн нэг чинь заавал ухаанаа алддаг болтой. Тэгэхээр нөхөр минь, чи миний охинд муугаар нөлөөлөд байна. Одоо би юу да? Чи санал нийлэхгүй байна уу юу? Санал нийлж байна. Тэдний нэрийг Жордан гаднаас нэгэнгүй сонсож байлаа. Чарлиг гарч ирэхэд Жордан найз залуудаа хаягдснаас хойш аав нь тэрнийг хэтэрхий хамгаалдаг болсон гэдгийг хэлэхэд Чарли ч бушуухан такси дуудаад тэндээс явахыг завдна. Тэгсэн тэрнийг таксинд суухаас өмнө Жордан гүйж ирээд тэрч авсанд Чарли гайхлаа.
Орон Чарли Лиотой ярилцсангаа эмчийн хэлснээр шүнжин сэрүүн байхын тулд гадаа зогсоогоор хонлоо. За тэгээд тэр өдрөөс хойш хэдэн 7 хоног Чарли тайван байна. Энэ хугацаанд Лио өөр байр түрээслээд тэднийхээс нүүсэн бол Чарли ч зүгээр суусангүй. Taylor King компани төлөөлөгчтэй холбогдож учир явдлаа тайлбарлаад эргэж холбоо тогтоож эхэлсэн байна. Тэгсэн нэг өдөр тэрэнд Jordan-аас мэйл ирлээ. Маргааш миний төрсөн өдөр. Би чамтай хамт төрсөн өдрөө тэмдэглэмээр байна. Яаж тэмдэглэхийг чи шийд. Гэхдээ миний үдсэн хамгийн сайхан төрсөн өдөр байх ёстой шүү. Мэйлийг хүлээж авсан Чарли битүүхэндээ баярлана. Тэгээд тэр хоёр метроны буудалд уулзлаа. Jordan ч сурсан зангаараа тэнд газар зураг зурж байсан хүүхдийг загнаж "Энэ чиний зураг зурдаг цаас биш шүү" гээд хөөж явуулсанд Чарли бандна. Ерөөсө хоёулаа тоглоом тоглоё. Тэр улаан зураасыг харж гинөө. Энэ зураасыг давах дараагийн хүн зүүн хөлөөрөө давах юм бол би ялна. Баруун хөлөөрөө даввал чи ялна. Шагнал нь юу байх вэ? Чи юу гэж бодож байна? Үнсэлт. Хүмүүсээ энэ хүн үнсүүлмээр байна гинэ. За чи юу гэж бодсон юм? Би алгадъя л гэж бодсон. Алгадахад тоглоом ямар хэрэгтэй юм. Тэгэд би чамайг алгадахыг хүсэхгүй байна. За тэгээд тэд хажуугаар нь зөрсөн хүмүүсийн хөлийг харж угаад бие биенээ алгадаж эхэллээ. Тэгсэн хажуугаар нь хөгжмийн цуваа явж өнгөрсөнд тэр хоёр бие биенээ алгадахаар бэлдэж эхэлцгээв. Тэгээд бие биенээ ээлжлээд баахан алгадаж угаад завсарлаа. Энэ тоглоомоор дамжуулаад тэр хоёр нүүр хагарч илүү дотносноо. Дараа нь Чарли Jordan-ыг дагуулад нэг хаалттай паркийн хашаа руу нэвтэрлээ. Тэгээд тэд шүнжин паркт тоглолцгоно. Учир нь тэр паркт Чарлигийн найз Лио ажилладаг байжээ. Гэтэл тэднийг хамгийн сүүлийн тоглоомоо тоглоод гарах гэж байтал урд нь нэг буутай залуу гарч ирсэнд тэр хоёр юу болоод байгааг ойлгохоо болно. Чи тоглоомыг хийсэг үү? Гараа толгой дөрөө ав. Та хоёр энд юу хийж яваа юм? Уучлаарай. Энэ бол төрсөн өдрийн онцгой арга хэмжээ. Тэгсэн цаадхан тэдэнд итгэсэнгүй хий буудаж тэднийг сүрдүүлээд шууд аваад гарлаа. Хяналтын камераар харж байсан хамгаалтын ажилтан Лио хоёрч тэр залууг хараад гайхнаа. Буу тулгуулад алхаж явахдаа Чарли Jordan хоёр зогсоо зайгүй маргалцсаар явна. Та хоёр ямар харилцаатай юм? Жирийн л найзууд. Худлаа яар. Та хоёрыг харахад тийм биш нь илэрхий байна. Би ч бас найз бүсгүйтэй байсан. Гэхдээ жил гарan цэрэгт яваад иртэл тэр Франц залуутай нийлцсэн байсан. Бид хоёр нохотой байсан. Руфус. Гэвч тэр ч бас урвсан. Тиймээс би өнөөдөр тэднийг халахаар бууга аваад явж байгаа юм. Гэтэл намайг очиход тэд гэртээ байгаагүй. Маш харамсалтай байна. Гэхдээ би бодлоо өөрчилсөн. Би одоо өөрийгөө алахаар шийдсэн. Чамайг гохоод арахад тархич нь гайхалтай цацрах байх та. Кинонд гардаг шиг л цохон дунд чинь ганц нөх гарна гэж бодож гинүү. Үгүй. Тэгээд чи өөрийгөө аллаа гэд тэр эргэж ирэхгүй шүү дээ. Чамайг өгснөй чинь дараа тэр чамайг удалгүй мартчихна. Тэгвэл би ч баларсан байна л да. Өөрийгөө алвал тэр намайг мартна. Харин алахгүй бол би цэргээс оргосон хэрэгээр шоронд орно. Ингээд чиний хөмсөг тэр Франц залуугийн хөмсөгтэй адилхан харагдаад байна шүү. Ерөөсөө чи намайг ав. Энэ эмэгтэйг явуулчих. Тэгсэн энэ үеэр Лиогийн дуудсан цагдаа нар ирээд нөгөө цэргийг бууга хайхыг тушаасанд тэр цэрэгч сандарч тэдэнтэй буудалцах шахна. Аз болоход Jordan тэрнийг ятгах чадна. Чамд хэцүү байгааг би ойлгож байна. Гэхдээ л бид амьдрах ёстой шүү дээ. Амьдрч хожил энэ түүх хэрхэн дуусахыг үзэж чадна. Энэ үеэр цагдаа нар дайрч ирээд нөгөө цэргийг бариад авлаа. Хөөе, залуу. Чи наад бүсгүйгээсээ битгий салаарай. Найз бүсгүй чинь гайхалтай ухаалаг эмэгтэй шүү. Бид зүгээр л найзууд. Чи тэгэж бодож гин үү, Чарли? Сайн мэдэхгүй юм да. Энэ үеэр Чарлигийн бэлдсэн галын наадам эхэллээ. Тэр цагаас хойш тэд хоорондоо улам дотносож завл гарвал хамт байх боллоо. Ингээд Jordan-тай хамт байж дассан Чарлид тэрэнгүүгээр байх нь маш уйтгартай санагдах болж. Нөгөөрөө тэд орон хоол хамт идэж байх үедээ Jordan тэрэнд сүлд бичсэн кино зохиолоо үзүүлсэнд Чарли зохиолыг нь уншлаа. Вестерн хэв маягийн уг зохиолд Чарли гэдэг гэмт хэрэгтнийг барьж байгаа эмэгтэй шерифийн тухай гардаг аж. Гэтэл тэр эмэгтэй ирээдүгөөс ирсэн байж таарна. Ягаад чиний эмэгтэй дөрүүд чинь дандаа ирээдүгөөс ирсэн эсвэл ирээдүйд очисон байдгийг? Ягаад гэвэл би цаг хугацаагаар аялахад итгэдэг. Ирээдүйд цаг хугацааны машин бүтээчихсэн л байгаа. Тэгээд тэр машиныг ашиглаад ирээдүгөөс ирсэн хүмүүс одоо ч бидний эргэн тойронд байгаа байх. Тэгээд цаг нь ирэхэд би ирээдүгөөс ирсэн хүнтэй уулзна гэж итгэдэг. Надад чамд өгөх өөр нэг бэлэг байна.
Тэгээд Жордан нэг бичиг өгсөнд тэр нь Тейлор Кингийн менежерүүдийг сонгон шалгаруулдаг хүний нөөцийн мэрэгжилтэнтэй уулзах уулзалтын бичиг байлаа. Чи маргааш зочид буудлынхаа нөрөөнд очиод ярилцлаганд орно. Баярлалаа. Ингэхэд чи энийг яаж олж авсан юм? Чиний шуудангийн хайрцагнаас. Юу? Чи яагаад миний шууданг ухсан юм? Тэр чинь хууль бус шүү дээ. Чи иймхэн зүйл дээр надтай маргах юм уу? Эсвэл сайхан хоол идээд маргааш ярилцлаганд орох юм уу? Маргааш Чарлиг тэр мэрэгжилтэнтэй уулзаад сууж байтал Жордан ирээд тэдний ярилцлагыг өөмүүлсэнд Тейлор Кингийн төлөөлөгч гайхаж хэлэх үггүй боллоо. Тэгсэн Жордан нүдэн дээр нь текила араараас нь татсаар аваад тасраад унчихсанд Чарли ч тэрнийг мөрлөөд аваад явна. Маргааш Чарли найз Лиотогоо уулзаж цаашид яахаа зөвлөлдлөө. Учир нь Чарли Жордноос салах хэцүү, салахгүй байхад хэцүү байдалд орсон байна. Надад тэрнээс салах хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт би махбодын хувьд би байнгын аюулд байна. Хоёрдугаарт салах юм бол тэрний сэтгэл их шархлана. Гуравт тэр карьерийг минь дуусгана. Дөрөвт тэр галзуу солиотой. Тавд тэр намайг завхад дуртай юм шиг байна л. Зургаад тэр хідэн цүнх дүүрэн сэтгэл зүйн асуудалтай. Долоод би тэрнийг ядаж нэг ч үнсэж амжаагүй. Бурх юм гэж. Наймд тэр миний амьдралыг сүрүүлчихнэ. Тэгвэл тэрнээс салахгүй байх шалтгаан нь би тэрэнд хайртай. За sorry байж байгаа. Борон гэлсний реклам алгадах юм. Тэгэхээр Монголын хамгийн том баталгаад автомашин худалдааны төв Автомартад таныг урьж байна. 1 жилийн баталгаатай Toyota Lexus брендийн 600 гаруй автомашины сонголттой шоурумээс хүссэнээ сонгоод бүх үйлчилгээг нэг дороос аваарай. Автодайврын үндэсний төв, улсын дугаарын үйлдвэр, техникийн хяналтын оншилгоо, засвар үйлчилгээ, банк бус санхүүгийн байгууллагын зээл, даатгалын үйлчилгээ бүгдээрээ нэг дор. Автомартад бүх зүйл галзуу амархан гэж. Баталгаатай автомашиныг Автомартаас. Харилцагуудаас 7711 31 33. Хөшөө хаана үдийн бэ гэж юу? Тэц гурвын хойно гурвалжингийн гүрний зүүн урд талд Автомарт авто худалдааны төв. Та нар маань Автомарт пэйж хуудсыг нь дагаад илүү олон мэдээлэлтэй ойрхон байгаарай. Анхаарал хандуулсанд баярлалаа. Canon тайлбараа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. Өнөө Жордан Чарли руу залгаж ажлын ярилцлагыг нь балалсандаа уучлалгуйлаа. Гэвч Жордан үүндээ нэг их харамсахгүй байна. Харин Чарлиг өөрийг нь өрөөс нь аварсан гэж Жордан бодож байлаа. Тэгэд маргааш нь тэдний анх уулзсны 33 хоногийн ой гэдгийг хэлээд нэг газарт уулзахар болно. Тэгэд эрэхтээ нэг ширхэг улаан сарнаатай эрхийг тушаад чаад удсаа салгачлаа. Маргааш Чарлиг улаан сарнаа бариад хэлсэн газарт нь эртэл Жордан тайзан дээр төгөлдөр хуур тоглоод сууж исэнд Чарли ангалаа. Тэгээд Чарли ч тэрэнд ховсдуулсан юм шиг л тайзан дээр алхаад гарч ирнэ. Тэгээд дотроо юу ч болж байсан Жордны төлөө бүх сэтгэл зүрхээ зориулаад энэ бүхэн хэрхэн төгсөхийг үзэхэр шийдлээ. Энэ үеэр Жордан босч ирээд цэцгийг нь авсанд тэнд байсан хүмүүс бүгдээрээ баяр хүргэцгээв. Тэгээд Чарли Жордныг дагуулад тэндээс гарсанд Жордан хөл өвдөд байна гэж шалтгаалаад Чарлигийн гутлыг өмсөд явлаа. Тэгээд гүүрэн дээр ярилцаж байтал Жордан усыг хэр гүн болохыг мэдхийг хүссэнд Чарли дургуутна. Гэвч Чарли хашлаг дээр суух гэж угаад ус руу унсанд Жордан ч аврахаар араас нь орлоо. За тэгээд усан хулган ултлоо норсон мань хоёр Жордны гэрт ирээд Жордныг үнсэх гэсэн ч байтаглаад ваартай цэцгийг нь хагалчлаа. Тэгсэн энэ үеэр аав нь гарч ирээд Чарли гэрээсээ өгөөд Жордантай маргалдаж хашгиралцсанд Чарли хэлэх үггүй боллоо. Учир нь аав нь Жорданыг Чарлитай уулзахыг хориглосон байж. Тэр цагаас хойш Жордан дахиад л хэдэн 7 хоног сургаггүй болчлоо. Энэ хугацаанд Чарли гээ өрч гүйцэж. Тэгэд нэг өрөө Чарлиг бааранд ганцаараа гээврээд сууж итэл нэг бүсгүй ирээд тэрнтэй яриа өдөж оройжин хөгжилтэн. Тэгсэн Жордан залгаад өмнө нь уулзаж байсан ресторанда яг одоо хүрээд иргэнэ. Яах гэж тэрвлээ? Би чамайг нэг хүнтэй уулзуулмаар байна. Хинтээ? Нэг залуу. Чадахгүй. Би яг одоо нэг бүсгүйтэй уулзаж байна. Худлаа ирээдээ, хурдан хүрээдрээ. Гүй би очихгүй. За тэгээ Чарли утсаа таслаад 0 орсон ч нөгөө бүсгүй нэрэгтэйчүүдийн 0-д шээгээ зогсож ийсэнд Чарли ухаан алдах шахаж бошуухан тэндээс зогтлаа. Тэгээд ресторанд ирэхэд Жордан нэг залуутай додногэгчин ярилцаад сууж байна. Сайн байна уу? Сайн уу? Би Жан Жак. Алуу суугач. Чи үнэхээр нэг бүсгүйтэй байсан юм уу? Гүй, нэг залуутай байсан. Мэдсэн юм аа. Чарли, би чиний талаар их сонссон. Тийм үү? Тийм ээ. Чамайг Жордны сайн найз гэж сонссон. Тэгсэн Жордны царайнд бараагаад бушуухан босоод 0-ийн өрөөнд очлоо. Тэгээд нүрээ угаачхаад гараад ирсэнд
Чарли явчихжээ. Тэр их сайн залуу шиг санагдлаа. Тэр бүхэл чамтай харилцах 14-ийг бичиж өгчөөд явсан шүү. Юу гэж юм? Нэгт уулгаж болохгүй. Уусан бол үрээд яв. Хоёрт хизээч шоронд орохдоо бэлэн бай. Аавас нь тусламж хүлээгээд нэмэргүй ямар нэг зүйл тохиолдно гэж таамаглаж байгаа бол тэр таамагаа толгойноосоо аваад хаяа. Хөлн өвдсөн бол гутлаа сольж өмс өөртөө энэ бол сайны дохио гэж хэлж сур. Танилцсныхаа 33 дахь өдөрт нэг ширхэг сарнатаа өч тэр чамайг ална гэж хэлсэн бол шууд утгаар нь хүлээж ав. Тэр зохиол бичих дуртай, тэрнийг урамшуул. Тэгээд тэрнтэй хамт байх цаг мөч чиний амьдралын хамгийн жаргалтай мөч байх болно. Тиймээс хамт байх хором мөч бүрээ нандинна. Энийг сонссон Жордан тэндээс гарч гүйсээр метроны буудалд орж ирээд Чарлиг хайсан ч олохгүй байсан учраас үүзэл дээр очиод зарлагчтай маргалдлаа. Тэгээд үүзэл дээр суугаад Чарлигаас уучлал гуйна. Уучлаарай. Тэр залууг аав надтай танилцуулсан юм а. Би тэрнтэй хамт байхдаа хорон бүрд чамайг л бодож байлаа. Тийм болохоор би чамайг дуудсан. Би чамгүйгээр байж чадахгүй нэ. Тийм болохоор үүзэл дээр хүрээд ирээрэй. Би хүлээж үе. Энэ их муухай аштай эмэгтэй байна. Гэхдээ чамайг оруулах байхаа. Ингээд Чарлиг үгээд ирсэнд Жордан ч баярлсандаа тэрнийг тэвэрч авлаа. Тэгээд тэд баярлсандаа шүнжин хотоор аялж очисон газар бүртээ хамтдаа жаргалтай наргагүй бүжгэлдэг. I can take my eyes, tell me darling, if it's true, the sky smile from high, taking a chance, the summer nights, when you know, like I'm smiling from high. Тэгээд шүн болсон хойно согтотлоо уулсан Жорданыг Чарли таксигаар хүргэж ирсэнд хаалгач нь тэрнийг сурамгай наргагүй тэрч аваад гэрт нь оруулдаг. Маргааш нь Жордан Чарли руу залгаад өөрийнх нь талаар юу бодож, юу мэдэрдэг тухайга захиагаар бичихийг тушаагаад өөрөө ч адилхан захиа бичнэ гэж хэллээ. Би захиагаа маш сайн бичих учраас чи хичээгээрэй. Тэгэхгүй бол миний захиатай харьцуулагдаад чи онигоонд орё шүү. Төв паркад 2 цагт авчраарай. Сайн бичээрэй. Окей, чи ч бас. За ингээд тэд болцсон цагтаа уулзацгаана. Эндээс тэр хүртэл хашгирвал тэнд байгаа хүн сонсогдох болов. Магадгүй эндээс хашгирч байгаа хүн нь чанга дуутай бол шүү дээ. Бас тэнд байгаа хүн нь сонсгол сайтай бол. Тэгвэл чи тэнд очиж зогсчи. Би чамд чухал юм хэлье. Нэр юу? Тэр тэнд үү? Итгэлтэй байна уу? За тэгээ Чарлиг очиж зогсоход Жордан хашгирна. Чарли, намайг сонсож гин үү? Намайг уучлаарай. Намайг уучлаарай. Би чадахгүй нэ. Би үнэхээр чадахгүй. Би өөрийгөө хүчтэй гэж бодсон ч тийм биш юм байна. Тэрний юу хэлж байгааг сонсохгүй байсан Чарли дэмээл гайхаж зогсоно. Тэгээд Жордан Чарлиг хөдөлсөөр цэцэрлэгийн төвдөх нэг модны дэргэд эрлээ. Энэ бол цаг хугацааны капсул. Захиагаа өгөх. Яах гэж? Хоёулаа энийг энд булаад яг жилийн дараа ирээд уншин шүү. Тэгээд хоёулаа хариултаа авч магадгүй. Ямар асуултын хариулт? Асуулт нь чи бид хоёр хамт байх уу үгүй юу гэсэн асуулт. Энэ асуултын хариултыг мэдхийн тулд яагаад заавал жил хүлээнэ гэж. Би үүнийг загталдаа бичсэн байгаа. Би тэгэд уншихын тулд жил хүлээх ёстой юм. Нэг жил чинь урт хугацаа штэ. Тийм ээ. Хоёулаа энд уулзсан шүү. Одоогоос яг нэг жилийн дараа яг энэ газартаа яг энэ цагтаа. Бас яг 14 цагт. Тэгэд тэд загтлаа модны дор булж дээрээс нь чулуу овоолж нуулаа. Тэр өдөр Жордан нэг л хачин байна. Эхлээд чи метронд суу. Би дараагийнхт нь сууя. Тэгэж байж би чамд баяртай гэж хэлж чадна. Чи заавал тэгэж хэлэх албагүй штэ. Би хэлэх ёстой. Яагаад? Загталд бичсэн байгаа. За тэгээ Чарли метронд суугаад эргэж харсаар явсан бол Жордан дараагийн метронд суугаар нулимс урсгасаар үлдлээ. Тэгсэн яг энэ үеэр метро түр зогссонд Чарли Жордантай уулзахаар буухад Жордан Чарлитай уулзахаар метронд суугаад тэр хоёр зөрчихнэ. За ингээ Жорданаас тусдаа байх нэг жилийн хугацаанд Чарли өөрийгөө бүх талаар хөгжүүлэхийг хичээж эхэлжээ. Тэр Жордантай хамт хийж байсан бүхэндээ илүү сайн болох гэж байдгаараа хичээнэ. Бас энэ бүх хугацаанд Чарли Жорданг хоромж мартсангүй. Ингээд гунигт автсан Чарлиг сэргээхийн тулд Лео тэрнийг бүсгүйчүүдтэй танилцаж үзэхийг зөвлөлөө. Тэгсэн Чарлид тэдний хинэнч таалагдсангүй. Тэгээд удаан хүлээсэн цаг ирэхэд Чарлиж нөгөө мод руугаа очихоор яарна. Болцсон газараа очиход Жордан алгаа. Чарлиж тэрнийг хоцорч ирнэ гэдэгт нь итгэлтэй байлаа. Тэгсэн удалгүй Чарлигийн санаа зовж эхэлнэ. Тэгээд 16 цаг болоход тэрнийг ирэхгүй юм байна гэдгийг ойлгоод загтлыг гаргаад уншлаа. Хайрт Чарли минь, өнгөрсөн жил хэрвээ та
Надад чамд хэлэх хэдэн зүйл байна. Чамтай анх уулзсан тэр өдөр би найз залуудаа хаягдсан гэж чамд хэлсэн штэ. Худлаа хэлсэн юм аа. Үнэн дээр тэр нас урчихсан юм. Тэр уучлаарай гэсэн загтал үлдээгээд живэд өгчихсэн. Би их хүнд байдалд орсон. Тэгээд ууж эхэлсэн. Чиний мэдэж байгаачлан би архитаахта их муу. Олон хоног архиуж янз бүрийн хүмүүсээр гэртээ хөргүүлж ирдэг болсон. Тийм учраас аав минь чамд тэгж муухай ханддаг байсан. Хэрвээ чи сайн танилцах юм бол миний аав их сайн хүн шүү. Би найз залуугийнхаа ээжтэй их ойр байсан. Тиймээс тэрнийг өнгөрсний дараа ээжт нь хань болохыг хичээсэн. Тэр намайг нэг сайн залуутай танилцуулна гэсэн. Гэхдээ тэр нь миний санаанд багтахгүй байлаа. Тэгээд би чамтай танилцсан. Чи надад хуучин найз залууг минь санагдуулдаг байлаа. Та хоёр хоёулаа хүчтэй, ээлдэг, өөрийнхөө. Та хоёрт адилхан зүйл олон байсан. Би тэрнтэй метроны буудалд танилцж ирсэн. Яг чамтай танилцсантай адилханаар. Яг л чам шиг нусны алчуураа бариад л ирсэн. Тэр үед миний бие муу байсан учраас яг л чам шиг намайг халамжилдаг байсан. Тэгээд чамтай хамт байхдаа би тэрнтэй хийдэг байсан бүхнээ хийж үзсэн. Тэгээд тэрнийг ерөөсөө үхээгүй юм шигээр төсөөлөх юм бол сэтгэлийн шарх маань эдгэрнэ гэж бодсон. Танилцснаас хойших 33 дахь өдөртөө тэр над дээр нэг сарнаатай ирсэн. Тиймээс би чамайг ч бас адилхан нэг сарнаатай ирэхийг хүссэн. Тэр бид хоёр энэ модны доор ирээд өгөө төлөвлөж байсан учраас би энэ модыг зариуд сонгосон юм а. Тэр бид хоёрын орох дуртай байсан тэр ресторанд би чамайг дагуулж ордог байсан. Тэрний живж өгсөн тэр газар руу би чамайг түлхсэн. Тэгээд чамайг аварсан. Энэ бүхэн солиотой амин хуваа хичээсэн үйлдэл байсан. Энэ бүхэн буруу гэдгийг би мэднэ. Гэхдээ ой гашуу биднийг солиотой болгодог шүү дээ. Гэвч энэ бүхэн үр дүнгээ өгөөгүй. Тэгэд би ойлгосон. Чи тэрнтэй адилхан учраас чи надад таалагддаг биш. Харин чи байгаагаараа надад таалагддаг болохыг би ойлгосон. Тэгээд чамтай хамт аз жаргалтай байгаагаа мэдрэх бүрдээ би тэрнийг мартаж чамтай аз жаргалыг мэдрэх нь буруу юм шиг надад санагддаг байсан. Надад яг л тэрнийг хуурж байгаа юм шиг санагддаг байсан. Энэ бүхний үр дүнд би чамайг л баахан зовоох юм байна гэдгээ ойлгосон. Гэхдээ би тийм хүн биш ээ, Чарли. Хожимын нэг өдөр би энийг чамд ойлгуулна гэж найдаж байна. Тиймээс хамтдаа ирээд үгээ бүтээхийн тулд би өнгөрснөөсөө салах ёстой байна гэдгээ ойлгосон. Үүнд надад цаг хугацаа хэрэгтэй байсан. Жилийн дараа гэхэд би өөрийгөө эдгэрсэн байна гэж найдаж байна. Тэгээд чамайгийн загтлыг унших үед хажууд чинь сууж байна гэж бас найдаж байна. Гэхдээ хэрвээ би дэргэд чинь байхгүй байгаа бол чамд хайргүй учраас биш шүү. Ягаад гэвэл би чамд хайртай. Бас чамайг санахгүй байгаа учраас биш. Би айл хэдийн чамайг санаж байна. Харин энэ нь би дээрдэггүй байна гэсэн үг. Энэ түүх хараахан дуусаагүй байна гэсэн үг. Чи намайг хүлээж чадах уу, Чарли? Чамайг хүлээгээсэй гэж би бүх зүрхээрээ хүсэж байна. Хайртай шүү, Жордан. Дүрс солигдоход нөгөө мод илүү өндөр мод болж ургасан харагдана. Модны доор нэг хөгшин зураг зураад сууж байлаа. Тэгээд хажууд нь ирсэн бүсгүй рүү хэсэг ширтдэг. Тэр бүсгүй Жордан байлаа. Уучлаарай. Та зүгээр үү? Зүгээрээ. Чамайг ингэж ширтсэнд уучлаарай. Залуу байхдаа хараач ингэж ширтдэггүй байлаа. Одоо нэгэнд өвгөн болсон юм чинь ямар амаатай юм. Тийм үү? Тийм ээ. Тэгвэл би чамайг хүсснээрээ ширтэж болно гэсэн үг үү? Тэгдээдэг. Энэ таны мод уу? Тийм ээ. Гоягч тийм биш л дээ. Гэхдээ энэ мод бид хоёрт нэг нууц бий. Надад ч бас нууц бий. Би найз залуутайгаа нэг жил нэг хоногийн өмнө энд загтал болсон. Тэгээд өчигдөр бид хоёр энд уулзах ёстой байсан ч би ирээгүй. Энэ мод жилийн өмнөх тэр мод чинь мөн байна уу? Хардаа. Мөн гэж бодсон чинь сайн харсан чинь арайч өөр юм шиг. Өнгөрсөн хугацаанд
Юу болсныг чи мэдэх үү? Ингээд өвгөн өнгөрсөн хугацаанд юу болсныг ярьж өглөө. 4 сарын өмнө тэр модон дээр аянга бууж юучгүй болгож орхисон байж, тиймээс Чарли найзтайгаа хамт өөр модыг суулгасан байлаа. Тэгэд тэр өвгөн Жордноос эдгэрсэн эсхийг асууна. Учир нь тэр модон дээр өдөр бүр ирдэг өвгөн тэр хоёрын загтлыг аль хэдийн уншчихсан байж, Жордан эдгэрсэн гэдгээ хэлсэн чи нэгэнт 1 хоногийн зөрөөтэй ирсэн учраас Чарли тэр хоёр цаанаасаа учрах тавилангүй гэж бодож байлаа. Гэвч тэр өвгөн Жорданд хувь тавилан гэж юу болохыг тайлбарлаж өгнө. Хувь тавилан гэдэг бол чиний хайртай хүнийхээ төлөө барьж байгуулсан гүүр юм. Гэхдээ болох ёстой юм л болно шүү дээ. Жордны энэ зөрүүд занд дургуутсан өвгөн тэндээс явхаар босохдоо тэрнийг Чарлигийн загтлыг уншиж үзхийг зөвлөдөг. Мэ та хоёрын түүхийг аз жаргалтай төгсөөсэй гэж хүсэж байна. Бас аз жаргалтай төгсгөлийг хайх мэрэгэн ухаан та хоёрт байх болтугай. Энэ үеэр Чарли Taylor King компаниас ажлын урилга хүлээж авснаа аав ээжтэй дуулгаж байна. Тэгсэн аав ээж нь баярлсан ч Чарли тэнд ажиллахгүй гэж шийдсэн гэдгээ хэлнэ. Чи тэгэд юу хийх болж байна? Би амьдрнаа. Хайртай Жордан минь. Энэ бол миний анхны бөгөөд сүүлийн хайрын түүх. Үтсгэлэнтэй, ойлгомжгүй, бас гайхамшигтай бүсгүй түүх. Миний сэтгэлийг эзэмдсэн тэрэл эмэгтэй. Чамайг маргааш намайг орхино гэдгийг би мэдэж байгаа учраас энийг бичлээ. Хоёулаа хамт ч байсан, тусдаа ч байсан. Чи үргэлж миний бүсгүй байна. Чиний зүрхийг өөртөө татсан тэр эрд би өхөн өгтлээ атгархна. Бас тэр хүн чинь би байна гэж үргэлж итгэж найдана. Хэрвээ хоёулаа дахиж уулзахгүй бол хизээ нэг цагт чи дэргэд чинь хэн нэгэн дотны хүн чинь байгаа мэтэр мэдрвэл тэр чинь би шүү. Хаа байгаа газраас чамайг хайрласаар байгаа би. Тэр орой Чарли Лиотой хамт байшингийн дээвэр дээр хэвтээд сэтгэлээ уудлан ярина. Чарлигийн сэтгэл санаа тогтворгүй байгаа нь илэрхий. Хэд хоногийн дараа Жордан хуучин найз залуугийнхаа ээжтэй найз залуутайгаа хамт хоололдог байсан ресторанда уулзлаа. Тэгээд найз залуугийнх нь ээж тэрнийг дээрээс хойш танилцуулах гээд байсан залуутайгаа танилцуулахыг хүссэнд Жордан баг зэрэг дурамчхан байна. Жил хагасын өмнө та хоёрыг танилцуулах гэсэн чи та хоёр хоёулаа ирээгүй болохоор чадаагүй. Сэлэгч би ирлээ. Тэгсэн Жордны найз залуугийн ээж нь Чарлигийн нах зэгч нь байж таардаг. Ингээ Чарлитай санамсаргүй уулзсандаа Жордан гайхнаа. Тэр хоёрыг биенээ таньдаг болохыг мэдээд Сэлэ эгч нь бас гайхлаа. Би ирээдүгээс ирсэн хүнтэй уулзнаа гэж хэлж байсан байхаа. Ингээд тэд анх удаага үнсэлцснээр кино маань конец фильм. Хувь тавилан чинь ямар нэг зүйл хийхийг хүссэн байлаач дангаараа юу ч хийж чадахгүй. Тиймээс чи тэр ресторан руу очих хэрэгтэй. Чи хайртай хүндээ очихын тулд тэр гүүрийг барих хэрэгтэй. За энэ хүрээд энэ галзуу гоё киноны тайлбар маань дуусч байна. Учрах ёстой хүмүүс учирдаг гэж. За бас сайхан хайр байдаг шүү, олдвол алдаж болохгүй шүү гэдэг үгсийг хэлмээр санагдж байна мөн бүрэн. За тэгээд драма романс төрлийн үнэхээр галзуу гоё кино байж та нарт маань таалагдсан гэж найдаа юм уу буруугийнх нь тайлбарч гисэн ойлгомжтой байж таалагдсан бизээ. За тэгээд мөн энэ галзуу гоё киног Монголын хамгийн том баталгаад автомашин худалдааны төв Автомарттай хамтран хүргэлээ. Та нар маань автомашинтай болохыг хүсвэл Автомартыг зориод үзээрэй. Автомартад бүх зүйл галзуу амархан гэж. Та нар маань тэгээд саба дараагүй бол саба, дардсан бол лайк дарахтал болоо явчих юм. Бас галзуу кино суугийг мэдэхгүй хэн нэгэндээ шеэрлээрэй. За тэгээд хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу киноны тайлбараар эргээд уулзцгаая.